Баян өндөр сумда 2 дахь өдрөө ажиллаж байна гэдэг. Баян өндөр сумаас маань одоо хүүхчиж малчин удмыг залгаж одоо энэ удамт сайхан малчд маань энэ эдлэнгийн зүгийн нуруунаас маань Баян өндөр сумын анхны эзэн төрж байна. Тэгээ шагналыг гадуулъя. Өргөмжлөл Баянгор аймгийн Баян өндөр сумын малчин Басан авагтай загцрын таныг Монголын радиогийн 5 эрдэмтдийн нэрмж 48 дахь удаагийн алтан төлөвийн эзнэр өргөмжлөө. Нүүдэлчин өв соёлоо дээдлийн буянт мал сүргээ өсгөн үржүүлж байгаль ихтлэгийг хайрлан хамгаалж нутаг орныхоо хөгжилд дэвшил зон олонныхаа сайн сайхны төлөө таны оруулсан хувь нэмрийг бид алдаршуулж байна. 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баяраар алтан бодгоны эзэн болсон танай гэрүүлд од хэмрийг өрөөё. За Монголын үндэсний олон нийтийн телевиз гэсэн юм шагналыг за алтан бодгоны эзний өмнөлхийн хамт гардуулъя. Эзэн болж байгаа. Танай алтан бодгыг гардуулъя. За. За өнөөдөр алтан бодгоны эзэн болсондоо баяртай байна. Манай нутаг хоёр сайхан хөдлөмрийн баатар энэ нутагт эндэлсэн бид нар ай сайхалт нэг уснаас ус ууж нэг дор амьдэрчээсэн. Олон жил тэмээ малсан туршлагатай сайхан улсуудынхаа харж тэмээ маллах арга ухааныг суралцж өнөөдөр алтан бодгоны эзэн болсондоо баяртай байна. Тэгээ нутгийн ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргэж гэрт итгэгдэж газарт ивэгдэж явахын ерөөлөг өргөё. Өнөөдөр Баянгор аймгийн Баян өндөр сумаас маань анхны алтан бодгоны эзэн төрсөн ийм сайхан өдөр байна. Тэгээд Баянгор аймгийн Баян өндөр сумын эдрэнгийн зэнхэр нуруунд Басангийн загцрын гэдэг айл маань одоо ингээд анхны алтан бодгоны эзэн боллоо. Тэгээд энэ баярт үйл явдал дээр одоо тэмээ сүргээс нь хоёр инг ботгорж алтан бодгоны нэл аж байгаа ийм сайхан үйл явдал болж байна. Тэгээд энэ хоёртоо цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Тэмээ сүрэг өсөх энэ их үйлсэд нас өндөр амжилт хүсье.